За сайхан амарч манайхан галзуу кино цувагта тавтай морилцгоо. Энэ удаагийн ярьж өгөх галзуу кино бол 2018 онд гарч байсан The Outsider. Хэдүүлээ 2 дугаар дайны үеийн Японы якуза нарын ертөнцөөр аялаад үзнэ. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд ондоо хамтран ажиллаж байна. Цаан чин хондоод арай л дэндүү хөөрхөн багц шинээр нэмэгдсэн байгаа шүү. Ондоо 1000 гига дата нэмэх нь орой 1000 кино үзэх хэрэг хамтдаа 20,000 төгрөг гэвд тоо. Өөрөөр хэлбэл 20 төгрөгөөр нэг кино, нэг дата авчижээ л гэсэн үг шүү дээ. За тэгээд зуны үүдэмгүй өнгөрүүлмээр байвал ондоорын багцаа сэнэглээд аваарай. Тэгээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. За 1954 он Америкийн тэнгисийн явган цэргийн ахмад Ник Лоуэлл Японы шоронд хоригдож байгаагаар кино эхэлдэг. Тэрээр дэлхийн 2 дугаар дайны үед номхон далайн тулаанд Японы эсрэг тулалдаж байгаад баригдсан байж улмаар 10 жилийн ял авч Осакагийн шоронд хоригдсон нь энэ байлаа. Нэг өдөр Никийг шоронгийн угаалгын өрөөний шалыг угаахаар зогсож байтал биеэрээ дүүрэн шивэстэй 5 залуу тэндээс гарч ирлээ. Тэд Никийг үл тоосон байдлаар харж байна. Нэгч тэдэнтэй асуудал үүсгэхийг хүсээгүй гэдгээ илэрхийлж тэднийг явтал номхон зогсож өнгөрөөдөг. Дараа нь Никийг угаалгын өрөөнд ортол. Тэнд өөр нэг хоригдлын гарыг нь ард нь хүлээд хүзүүнээс нь дүүжилчихсэн байлаа. Нэгч тэр нь туслахаар ухс хийж тусламж хүссэн чангаар хашгирч хянагчийг дуудаж эхэлнэ. Удалгүй хянагчид ирээд дүүжлүүлсэн хоригдлыг буулгаж авах үед хянагчдын ахлагч тэдэн дээр ирээд тэднийг зодож дэглэж эхэлдэг. Ингэхдээ тэр Никийн амийг аварсан хоригдлыг якуза бүлгэллийн нөлөө бүхий гишүүн болохыг олж мэдсэн гэдгийг хэлж тэрнийг өөр шорон руу яаралтай шилжүүлэхээр болсон гэдгээ бас хэлнэ. Гэвч Япон хэл сайн мэдэхгүй Ник тэдний юу яриад байгааг ойлгохгүй. Ингээд хянагчид Никийг чирч яваад сахилгын өрөө рүү буюу ганцаарчилсан өрөөнд хордог. Удалгүй хянагчид орж ирээд нөгөө Япон залууч бас тэрний өрөө рүү шидчихнэ. Тэр залуу Киёши гэдэг байжээ. Тэрээр Широмацу хэмээх якуза бүлгэллийн нөлөө бүхий гишүүн байлаа. Киёши Никт өөрийгөө танилцуулаад шоронгоос оргох санаатай байгаагаа хэлж оргох төлөвлөгөөгөө хүртэл Никт ярьж өгдөг. Киёши амиа хорлох гэсэн хуурамч оролдлого хийж өөрийгөө шархтуулаад хянагч нар тэрнийг шоронгийн эмнэлэгт хүргэх үед бүлгэллийн ихэн тэрнийг эмнэлэгээс оргуулахар төлөвлөсөн байж. Гэхдээ энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь тэрэнд Никийн тусламж хэрэгтэй байдаг. Тиймээс тэр Никээс тусламж гуйгаад хариуд нь шоронгоос гарсан даруйдаа нууцаар хөөцөлдөж өөрийг нь хугацаанаас нь өмнө суллуулах болно гэж амлана. Үгээр зогсохгүй цаашдын амьдралд нь ч тусдын болох болно гэж хэлдэг. Ингээд Ник тэрэнд туслахаар боллоо. Маргааш Ник шоронгийн гадаа ажиллаж байхдаа нэг чулууг сэмхэн нууж өрөөндөө оруулж ирдэг. Тэгээд тэд авчирсан чулууг газар дүрж үзүүрлэж эхэллээ. Ингээд хэдэн өдрийн дараа Киёши төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болно. Тэгээд Киёши Никэд намайг эцэг хүүлсэн даруйд яаралтай хянагч нарыг дуудаарай. Намайг өхүүлж болохгүй шүү гэж захиад үзүүлсэн чулуугаар сэппүку үйлдэж амиа хорлох оролдлогыг хийдэг. Тэр даруйд Ник чангаар хашгирч хянагчдыг дуудаж эхэлсэнд хянагч нар хурж ирээд цусанд будагдсан Киёшиг хараад сандралдаж тэрнийг бушуухан шоронгийн эмнэлэг рүү авч явцгаалаа. Ингээд Киёшигийн якуза бүлгэллийнхэн тэрнийг тохирсон ёсороо эмнэлэгээс оргуулжээ. За тэгээд Киёши амлсан ёсороо Никийг хугацаанаас нь өмнө суллуулдаг. Үсээ засаж сахлах уссан Никийг шоронгоос гарч ирэхэд тэрнийг машинтай залуус хүлээж байна. Тэгээд тэд Никийг суулгаад Осака хот дахь Широмацу бүлгэллийн төв байр руу авч явлаа. Никийг тэнд очих үед Широмацу бүлгэллийн толгойлогчид бүгд тэнд цуглжээ. Тэд Киёшигийн амийг аварсанд Никэд талархал илэрхийлэхэд тэдний нэг нь Никэд хамтран ажиллах санал тавьдаг. Ник тэдэнд японочдыг дорд үзэж үл тоодог нэгэн Америк бизнесментэй ойлголцоход нь туслах ёстой байлаа. Мань Никч эргэлзэх зүйлгүйгээр саналыг хүлээж авна. Оройн Широмацу бүлгэллийнхэн Никэд зочид буудалд өрөө түрээсэлж өгөөд гарын мөнгө өгсөнд Ник тэр мөнгийг аваад шууд Мөритэй тоглоомын газар руу явдаг. Тэнд байхдаа Ник уушийн газрын зөөгч нэгэн үдсгэлэнтэй Япон бүсгүйтэй танилцлаа. Тэр бүсгүй Никэд таалагдсан учраас тэрэнд хамаг мөнгөө тип болгоод өгч орхидог. Маргааш нь Киёши Никийг дагуулад хотын захын нэгэн төмрийн үйлдвэрт очлоо. Тэр үйлдвэрийг Антони Панеттиг эгч Америкээр ажилуулдаг байж. Никийн хувьд Панеттитай хил амаа ололцож Широмацу бүлгэллийн өмнөөс хамтран ажиллах гэрээ байгуулах үүрэгтэй. Учир нь Панетти Широмацу бүлгэллийн хамтран ажиллах саналаас татгалзсан байлаа. Үүнээс гадна Панетти зэрэгэлдэх Кобе хотын якуза бүлгэлэл болох Сейзу бүлгэллээс хамтран ажиллах санал хүлээн авсан байж.
Гол нь сая зөв бүлгэллийнхэн Америк хүнээр Панеттитай тохиролцоо хийлгсэн учраас Панетти тэдэнтэй хамтран ажиллахаар урьдчилаад тохирсон байна. Тиймээс Широмацу бүлгэллийн өмнөөс ирсэн Никийг Панетти тун таагүй хүлээж авдаг. Тэр Никийг үл тоож Япончуудын соёлыг болон Якуза нарыг бүгдийг нь юу ч биш гэж боддог тухайга хэлнэ. Тэгээд тэр Широмацу бүлгэлэлд бүтээгдэхүүнээ хизээж зарахгүй гэж шийдэмгий хэлдэг. Тэр хүнтэй ам хэлээрээ уулзраа ололцох боломжгүй болохыг тэр үед Ник ойлголоо. Тэгээд тэр ширээн дээр байсан бичгийн машин шүүрч аваад Панеттиг хөдлөх тэнхлэгүү болтол нь зодож Широмацу бүлгэлэлтэй худалдааны гэрээ байгуулахыг хүчээр зөвшөөрүүлдэг. За ингээд эхний даалгавраа амжилттай биелүүлсэн Никийг Широмацу бүлгэллийн боссууд бааранд урьддаг. Ингээд тэднийг ойр зургийг ярилцаж эхэлж байтал тэнд Сейзу бүлгэллийн Якуза нар хурж ирнэ. Өөрсөдтэй хамтран ажиллахаар тохирсон байсан Панеттиг зодож хүчээр гэрээ байгуулсанд нэлээд хэлгэнжээ. Улмаар Сейзу бүлгэллийн нэг залуу Никийг үг хэлээр доромжилж эхэлсэнд эхэндээ Ник бие барьж байсан ч эцэстээ уурандаа автаад тэр нөхрийн толгойг архины шилээр хаг зохиж орхидог. Сейзу бүлгэллийнхэн Ник рүү дайрахаас өмнө Широмацу бүлгэллийнхэн бууга гаргаад ирсэн тул цаадуул нь энэ удаад Никийг зүгээр өнгөрөхөр болсон гэдгийг хэлээд тэндээс гарч явцгаадаг. Никийн энэ шийдэмгий байдал Широмацу бүлгэллийн толгойлогч нарт тэр дунд Киёшид ихэд таалагджээ. Тиймээс Киёши Никийг нэгэн тансаг байранд оруулж тэрнээс Широмацу Якуза бүлгэлэлд албан ёсоор элсэх хүсэлтэй байгаа эсхийг нь асуудаг. Ингээд Ник Широмацу бүлгэлэлд элсэхэр шийддэг. Дараа нь Киёши Ник хоёр Широмацу бүлгэллийн нэрийн өмнөөс нэг чухал даалгавар гүйцэтгэхээр боллоо. Тэднийг баарны эзэнтэй очиж уулзна. Тэрээр Широмацу бүлгэллийн дор ажиллахаас татгалзах болсон учраас тэд баарны эзэнтэй ойлголцож тохиролцоонд хүрэх. Хэрв чадахгүй бол бусдад сургамж болгохын тулд тэднийг ирсэн байлаа. За ингээд тохиролцоонд хүрэх гэсэн оролдлого нь бүтлгүйдсэн учраас нэг тэрний төвөнх рүү хүчтэй цохиж орхисонд Киёшич хутгаа гаргаад тэрнийг зөвл дуусгана. Тэгээд тэд юу ч болоогүй юм шиг тэндээс гарч явцгаалаа. Оройн Киёши Никийг Широмацу бүлгэллийн харьяанд байдаг нэг шөнийн цэнгэний газарт хамт хэсэг суухыг уриглаа. Тэгсэн тэнд Никийн өмнө нь тааралдаж байсан үдсгэлэнд бүсгүй бүжгэлж байгааг мань Ник олж хардаг. Ник тэрнээс харцаа салгаж чадахгүй байлаа. Гэтэл Киёши тэрнийг бүжгийн талбайгаас татаж гаргаад толгой төрөөг загнаж Сейзу бүлгэллийнхэн ирж үүмэн самуун дэгдэвэл амь насанд нь аюул учрах боломжтой гэдгийг сануулна. Гэвч тэр бүсгүй Киёшигийн үгийг төдийлөн тоодгүй. Ингээд Киёши Никийг дуудаж тэр бүсгүйг гэрт нь хүргэж өгөхийг даалгадаг. Учир нь тэр бүсгүй Киёшигийн төрсөн дүү нөж. Тэрнийг Мию гэдэг. Ингээд Ник тушаалын дагуу Миюг гэрт нь хүргэж өгөөд буцах гэсэн боловч Мию тэрний гэртээ орохыг урьдсан учраас Ник гэрт нь орлоо. Улмаар тэр хоёр шөнийг хамтдаа өнгөрөөж тэр мөчөөс хойш бэбидээ дотн хандах болжээ. Гэтэл маргааш нь Киёши Никийг дуудаж тэрэнд нэг маш чухал даалгаврыг өглөө. Тэрээр Никийг нэг зэвсгийн худалдаачин Америк цэрэг дээр очиж зэвсэг худалдаж авахыг даалгажээ. Гэхдээ тэр худалдаачин Никийг Широмацу бүлгэлэлтэй холбоотой гэдгийг, тэр зэвсгийг Широмацу бүлгэллийнхэн худалдаж авч байгаа гэдгийг мэдэх ёсгүй байлаа. Тиймээс Ник энэ даалгаврыг ганцаараа биелүүлэх ёстой болно. Ингээд Никийг тэр оройдоо зэвсэг худалдаж авахар боомт дээр очих үед тэнд нөгөө цэрэг байсангүй. Оронд нь нэг өгсөн хүний цогцос хэвтэж байлаа. Никийг юу болоод байгааг ойлгож амжихаас өмнө тэнд Сейзу бүлгэллийн дөрвөн залуу гэнэт гарч ирдэг. Тэд Никийг зэвсэг худалдаж авах гэж байгааг мэдсэн учраас тэрний мөнгийг дээрэмдэхэр ирсэн нь тэр байж. Гэвч Ник мөнгөө машин дотроос айтар нуусан учраас Сейзу бүлгэллийнхэн мөнгийг нь олсонгүй. Үүнд нь ууралсан бүлгэллийн гишүүд тэрнийг алахаар шийднэ. Ингээд тэдний нэг Никэд буу тулган газар сөгдөж суухыг тушаахад Ник өгөнд нь орж байгаа мэт болсноо гинэт угсхийн бууг нь булааж тэнд байсан хоёр залууг буудаж алдаг. Маргааш нь Никийг Широмацу бүлгэллийн байранд эргэж ирэх үед бүлгэллийн толгойлогч тэрнийг ууртай хүлээж авлаа. Никийн тарьсан хэргийн талаар тэр олж мэджээ. Тиймээс тэр бүлгэллийнхээ гол хүмүүсийг цуглуулсан нь тэр байж. Тэдний зэвсэг худалдаж авах гэж байгаа тухай мэдээллийг хэн нэгэн Сейзу бүлгэллийнхэнд задалсан болох нь илэрхий байлаа. Толгойлогч эхлээд Никийг хардаж байгаагаа хэлсэн ч Киёши тэрнийг өмөрч зэвсэг авахар авч явсан байсан их хэмжээний мөнгийг Ник бүрэн бүтэн эргүүлж авчирсан гэдгийг хэлдэг. Дараа нь Широмацу бүлгэллийн толгойлогч Никийг өрсөлдөгч бүлгэллийн хоёр гишүүний амьд хүрснийхэн төлөө хатуу зэмлэнэ. Учир нь үүнээс болоод хоёр бүлгэллийн хооронд дайн дэгдэх аюул нүүрлээд байлаа. Тиймээс цус асгаруулсан дайнаас сэргийлэхийн тулд Ник гэмшиж байгаагаа илэрхийлж хоёр хурууга тас огтлох тушаалыг өгдөг.
За ингээд сонголтгүй болсон Ник 2 хурууга тас огтолсонд Киёши хажуунаас нь оролцож Никийг ийм байдалд оруулсан би ч бас буруутай гэж хэлээд тэр ч бас 1 хурууга тас огтлно. Дараа нь тэдний тайрагдсан хуруунуудыг Сэйзү бүлэглэлийн толгойлогчид хүргэж өгөөд 2 гишүүнийх нь аминд хүрсэнд уучлал гуйж байгаагаа илэрхийлдэг. Сэйзү бүлэглэлийн толгойлогч энийг нь хүлээж авснаар энэ удаад 2 бүлэглэлийн хооронд дайн дэгдэлгүй өнгөрнө. Андоо болон Ори толиулж байна. Андори 5 дугаар сарын 26-наас бүх төхөөрөмжөөр. Энэ үеэр Ник Широмацу бүлэглэлийн толгойлогчтой хамт нэг машинд сууж явлаа. Широмацу бүлэглэлийн толгойлогч тэрээр Киёшигийн хойд эцэг нь байж. Тэрээр Никийг Киёшитой сайн хамтарч байгаад талархаад бүлэглэл дотор нь Сэйзү бүлэглэлийн тагнуул шургалж орсон гэдэгт итгэлтэй байгаагаа хэлдэг. Дараа нь тэр Никийг ой доторх нэг сүмд дагуулж ирээд тусгай зан үйл үйлдэн Никийг албан ёсоор Широмацу бүлэглэлийн гишүүн болгож хүлээж авна. Орой бүлэглэлийн гишүүд Никийг бүлэгт хэлсэн баярыг тэмдэглэцгээнэ. Энэ үеэр Ник Киёшитой хөвчлэн уулзаж Миютэй дотн харилцаатай болсон гэдгээ хэлдэг. Тэрний энэ үг эхэндээ Киёшид таалагддаггүй. Учир нь Киёши дүүгээ Якузатай гэрлүүл амнаас нь аюулд орно гэж үзэж байлаа. Гэвч Миюд ухаангүй дурлсан Ник ямар ч үнээр хамаагүй тэрнийг үргэлж хамгаалах болно гэж батлан тангаргалдаг. Никийн бодлыг өөрчилж чадахгүй гэдгээ ойлгосон Киёши эцэстээ тэдний харилцааг хүлээн зөвшөөрч тэгвэл одоо хоёулаа ах トゥ хоёр болох нь дээ гэж хэлнэ. Ингээд албан ёсоор Якуза бүлэглэлийн гишүүн болсон Ник нуруунд дээрээ Якуза нарын шивээсийг хийлгэх болно. Ингээд тэр Миюгийн нуруунд дээрх шивээстэй хосолсон шивээсийг хийлгэдэг. Никийг шивээс хийлгэж байх зур Мию дэрэгдэн хамт байж Якуза нарын хувьд шивээс нь ямар гүн үнзгийн утга учиртай болохыг тайлбарлаж өглөө. Тэр цагаас хойш Ник жинхэнэ Якуза хүний ёсоор амьдарч Широмацу бүлэглэлийн төлөө тууштай зүтгэх болжээ. Нэг өдөр Ник Миютэй хамт галт тэргэнд явж байгаад Сэйзү бүлэглэлийн нэг залуутай санамсаргүй таарчдаг. Тэр залуу тэр нэг өдөр боомтон дээр Никийг алах гэж буу тулгаж байсан залуу мөн байлаа. Тэр залуу Никийг Миютэй хамт яваг олж харсан байна. Хэд хоногийн дараа Сэйзү бүлэглэлийнхэн Широмацу бүлэглэлийн байранд бизнес санал тавихаар хурж ирцгэлээ. Гэвч Широмацу бүлэглэлийн толгойлогч тэдний саналыг хүлээж авахаас эрс татгалздаг. Учир нь чухал бизнес ярихаар ирэхдээ тэнд Сэйзү бүлэглэлийн толгойлогч өөрийн биеэр ирээгүйд тэр ихэд дургуутсан байна. Гэвч Широмацу бүлэглэлийн толгойлогчийн зөвлөх Орочи тэрнийг тайвширахыг ятгаж тэдний саналыг бодож үзхийг гуйлаа. Гэвч толгойлогч нь тэрний үгийг хүлээж авсангүй. Тэр оройн Орочи, Киёши, Ник 3 нэг газар сууж ойр зураг ярилццгаана. Энэ үеэр Широмацу бүлэглэлийн толгойлогч ухаалаг зөвлөгөөг нь хүлээж аваагүйд дургуутсаж байгаагаа Орочи тэдэнд хэлдэг. Киёши тэрнийг өөр бухимдлаа барьж байхыг сануулсан ч Орочи бие барьж чадалгүй шууд толгойлогчтойгоо уулзахаар явлаа. Тэгсэн толгойлогч нь тэрнтэй уулзахаас татгалздаг. Арга мухардсан Орочи баарнаас гарч Миютэй уулзна. Учир нь Мию Орочи хоёр өмнө нь үерхдэг байж. Тиймээс халамцуу Орочи тэрнийг үнсэх гэж оролдлоо. Тэгсэн Мию тэрнийг эсэргүүцсэнд уур нь хүрсэн Орочи тэрнийг алгадаж орхино. Киноны дүрс солигдоход Широмацу болон Сэйзү бүлэглэлийнхэн хамтдаа нэгэн сумогийн тэмцээн дээр ирсэн байгаа харагдана. Энэ үеэр Сэйзү бүлэглэлийн толгойлогч Широмацу бүлэглэлийн толгойлогчтой уулзаж өөр нэгэн санал тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Гэхдээ энэ удаад жирийн нэг бизнес санал биш, илүү ноцтой санал тавьсан байна. Тэрээр Широмацу бүлэглэлийн толгойлогчийг амар тайван тэтгэвртэй гарч бүлэглэлээ Сэйзү бүлэглэлтэй нэгтгэхийг санал болгодог. Широмацу бүлэглэлийн толгойлогч энэ саналыг нь доромжлол гэж үзэж байгаагаа хэлээд Широмацу бүлэглэлийнхэн бол эргчлөөд чонон сөрөг болохоос хашаанд хоригддог ноход биш гэж хэлнэ. Тэгээд тэндээс босож явахдаа тэрээр Сэйзү бүлэглэлийн толгойлогчийг цаашид болгоомжтой байхыг сануулдаг. Никийг тэндээс харж явах зур гудамжинд нэгэн цэргийн хувцастай тэрнийг нэрээр нь дуудлаа. Тэгсэн тэр нэгэн цагт Никтэй хамт алба хааж байсан офицер байдаг. Тэрээр Никийг харсандаа гайхан баярлж байгаагаа хэлээд хамт ойр зургийг ярилцаж суухыг хүслээ. Учир нь бүгд Никийг нас барсан гэж бодож байгаач. Улмаар ярилцаж байхдаа тэр Никийг сүрдүүлж цэргийн шүүхээс зайлсхийхийн тулд өөрийгөө хурамчаар өгсөн болгосон гэж буруутгана. Тиймээс өөрт нь сайн хандахгүй бол тэрнийг цэргийн шүүхэд барьж өгнө гэж сүрдүүлдэг.
Хэрэг бичиж байгааг ойлгосон Ник тэрнийг гэртээ өрлөө. Тэгээд Ник жижигхэн худаг гаргаж ирээд тэрнийг гиндүүлж хоолойг нь хэрчиж зүйл дуусгана. Дараа Ник Миюгийн гэрт очлоо. Гэтэл Миюг хэн нэгэн хөөхнэц болтлон зодсон байгааг хараад Ник галзууртлаа ууралдаг. Тэгээд хэн тэрнийг ийм болгосныг Ник шалгаж эхэлсэн ч Мию хэлэхгүй гүрийсээр. Эцэст нь Мию хэн өөрийг нь ийм болгосныг хэлсэн ч Никийг өшөө авахгүй байхыг гуйгаад өөрийгөө Никийн хүүхдийг нь тээж байгаа гэдгээ хэлдэг. Энэ үгийг сонссон Ник цочирдсанд Мию Никийг тэндээс бошуухан явахыг гуйлаа. Тэрний энэ үг Никийг бодолд оруулна. Ингээд Ник шууд явсаар Киёшигийн гэрт ирлээ. Тэгээд тэр Миюг жирэмсэн болсон гэдгийг хэлээд нэгэнт байдал ийм болсон учраас гэр бүлийнхээ төлөө Широмацу бүлгэллээс гарах бодолтой байгаагаа Ник хэлдэг. Тэрний энэ үгэнд Киёши ууралсангүй. Харин ч тэрнийг гэртээ орохыг уриалаа. Тэгээд Киёши Никэд Дайшо хэмээх хос элдийг үзүүлнэ. Тэр хоёр элдийг Киёши эцгээсээ өвлөн авсан байж. Тэрээр хоёр элдний урт нь дайсныхаа амийг таслах. Харин богино нь өөрийнхөө амийг таслах зариулалттай гэдгийг Никэд тайлбарлаж өгдөг. Тэгээд Киёши Миюг хар багаас нь харж хандах үүргийг өөр дээрээ үүрч ирсэн гэдгийг хэлээд харин одоо энэ чухал үүрэг хариуцлагыг Никэд шилжүүлэн өгч байгаагаа хэлнэ. Үүнд нь талархсан Ник элдийг хүлээж аваад хариуд нь гэрт нь байгаа цэргийн цогцсыг булахад тусалж өгөхийг Киёшигоос гуйлаа. Энэ үеэр Орочи Сэйзүгийн толгойлогчтой уулзаж байна. Широмацу бүлгэллийн дотор шургалсан харах нь Орочи байж. Тэгээд тэр Широмацу бүлгэллийг үгүй хийхэд нь Сэйзү бүлгэлэлд туслах болно гэж ам гардаг. Маргааш нь Широмацу бүлгэллийн толгойлогч ойдолчны газарт очлоо. Тэрээр Киёши Ник хоёртой хамт явж байна. Гадаа нь хүлээж үзсэн Ник толгойлогчоо гарч ирэлгүй удсанд санаан зовоод дотог шортол тэрнийг нэг залуу хоолойг нь боогод амийг нь хөнөөх гэж байгаатай таардаг. Тэгэд Ник тэрнлүү дайран орж толгойлогчийнхоо амийг аврах үед Киёши ч тэнд орж ирээд нөгөө залууг өчиггүй буудаж орхино. Тэгээд тэд тэндээс бушуухан холдохоор машиндаа суусан ч Сэйзү бүлгэрлийнхэн тэднийг отож угаад бүсэлж авч тал талаас нь буудаж эхэлцгэн. Тэд бүслэлтийг сэтэлж зугтаж чадсан ч зугтах замдаа Киёши суманд өртөж үхлийн шарх аваад удалгүй амьсгал хураадаг. Одолтоос арайхийн амьд гарч чадсан Широмацу бүлгэрллийн толгойлогч бүлгийнхнээ цуглуулж өөрийг нь ойдолчны газарт очих гэж байгааг Сэйзү бүлгэрлийнхэн мэдэж байгаа нь тэдний дунд харах шургалсны дохио гэдгийг хэлнэ. Тэгээд тэд Сэйзү бүлгэлэлтэй дайн зарлахаар шийддэг. Дараа нь Ник Мию дээр ирээд Киёшиг амиа алдсан гэдгийг хэлэх үед Мию энэ мэдээнээс болж хүчтэй цохилтод орно. Ингээд хоёр бүлгэрлэлийн хооронд дайн эхэллээ. Никээр өдөрдүүлсэн Широмацу бүлгэрлийнхэн Сэйзү бүлгэрлийнхнийг толгой дараалан устгаж эхэлнэ. Ингээд Сэйзү бүлгэрлэлийн хэд хэдэн нөлөө бүхий гишүүдийг устгасны дараа энэ дайнд Широмацу бүлгэлэл ялах нь тодорхой болж ирдэг. Энэ үеэр Сэйзү бүлгэрлэлийн толгойлогч нэгэн бяцхан хүүг Широмацу бүлгэлэл рүү илгээж дайныг дуусгар болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Ингэхдээ тэднийг дундын бүс нутагт зэвсэггүй ирээд хоёр талаас нударгаар тулалдан ялагчаа шийдэх саналыг тавьдаг. Широмацу бүлгэрлэлийн толгойлогч энэ саналыг нь хүлээн авч товлсон өдрөө зэрэгэлдэх бомб дээр явж очлоо. Ингээд хоёр бүлгэрлийнхэн хоёр талаас тулах үед Орочи Сэйзү бүлгэрлийнхэнтэй хамт хурж ирдэг. Тэгээд тэр Сэйзү бүлгэрлэлийн талд ажиллаж байсан гэдгийг хэлэх үед тэрнийг үргэлж хүүшгээ сандаг байсан Широмацу бүлгэрлэлийн толгойлогч тэрнийг уучлж байгаагаа хэлээд бүх зүйл оройтхоос өмнө буцаж ирэхийг хүснэ. Ингээд тэр Орочиг тэрвэх үед Орочи худаг гаргаж ирээд тэрнийг хутгалж хөнөөдөг. Үүнтэй зэрэгцээд Сэйзү бүлгэрлийнхэн буу гаргаж зэвсэггүй ирсэн байсан Широмацу бүлгэрлэлийн залуусыг барьж авлаа. Энэ үеэр Орочи Никэд Широмацу бүлгэлэл үгүй болсон гэдгийг хэлээд хэрв Миюг үүр дорхино гэж амлуул амийг нь өршөөнө гэдгээ хэлнэ. Ник Орочигийн саналыг хүлээж авахаас татгалзаж Орочи руу дайран орсон ч мэрэгэн буудагч хөлийг нь буудаж унагсанд Ник яаж чадалгүй хоцорлоо. Тэр шөнө цагдаа нар Широмацу бүлгэрлэлийн төв байр руу дайран орж бүгдийг нь галдан шатаадаг. Энэ үеэр Ник Миюгийн гэрт сэмхэн ирээд тэрнийг аврах болно гэдгээ хэлнэ. Учир нь Миюгийн гэрийг Сэйзү бүлгэрлэлийн залуус хамгаалалтад авсан байлаа. Маргааш Ник Киёшигийн өгсөн элдийг бариад Сэйзү бүлгэрлэлийн байранд ирдэг. Тэгээд Ник Сэйзү бүлгэрлэлийн толгойлогчд хандаж толгойлогчийнхоо өшөөг авахын тулд урвагч Орочиг алах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Тэгээд тэр Орочиг халз тулаанд дуудаж элдээ өглөө. Тэгсэн Орочи Никийг гадны хүн гэж үзэж байгаагаа хэлээд элдийг нь хүлээн авахаас татгалздаг. Гадны хүн хизээж жинхэнэ якуза байж чадахгүй гэж Орочи хэлнэ. Үүний хариуд Ник ухсхийн нүд ирэмхийн зур Орочигийн хоолойг хэрчиж орхилоо.
Сэйзүү бүлэглэлийнхэн тэрнийг буудах гэсэн ч толгойлогч нь тэднийг байлуулдаг. Ингээд Сэйзүү бүлэглэлийн толгойлогч Никийг Широмацугийн толгойлогчийн өшөөг авсан учраас одоо эндээс яв гэж тушаалаа. Ник ч тэндээс явсаар Миюг нууж байсан байрандаа хурж ирдэг. Тэнд Широмацу бүлэглэлээс үлдсэн цөөн хэдэн залуус Миюг хамгаалж байлаа. Ингээд Никийг харсан Мию тэрнийг тэрч авсан бол бусад залуус Никийг Широмацу бүлэглэлийн толгойлогч болсныг илэрхийлж доор гихч нь Михийн ёсолсноор кино маань конец фильм. Энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Амралтын өдрийн чинь хэсэг хэн хормыг зугаатай өнгөрүүлсэн гэж найдаа. Бас л галзуу кино байлаа шүү. За тэгээд энэ галзуу киног та нарт ярихад ондоо хамтран ажиллалаа. Цаан чинь арай л дэндүү хөөрхөн багц шинээр нэмэгдсэн байгаа шүү. Ондоо 1000 гигадата, нэмэх нь Ори 1000 кино үзэх хэрэг хамтдаа 20,000 төгрөг гэдэл бод. 20 төгрөгөөр нэг кино, 1 гигадата авч чээл гэсэн үг шүү дээ. Зуны үдэмгүй өнгөрүүлмээр байвал ондооры багцаа манайхан цэнэглээд аваарай. За тэгээд ардгуудаа дараагүй бол дараарай. Хэдүүлээ шинэ 7 хоногтон бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.